Таны хувьд өөрөө албан цалаа гэдэг юм уу? Намын асуудалтай юм байна. Гэвэл одоо яг энэ бид нар чинь намын хороо жилдээ нэг удаа хуралдах хэрэгтэй. Тэгээ энэ хүрээнд яаж байгаа. Би бол одоо яг хотын нийслэлийн нам орооны дараагаар сонгогдоод жил 11 сар болж байгаа. Тэгээд өнгөрсөн жил хийцсэн одоо энэ жил дахиад хурлаа хийн. Тэгээ энэ хүрээнд яаж байгаа. Одоо надтай өөр өрсөлдөх тийм хүмүүс нэр дэвшээ, даргаыг чөлөөлөё гэдэг санал орж ирвэл нээлттэй хэлсэн. Би бол өчигдөрч одоо өөрийнхөө сошиал хуудасаар хэлсэн. Би цаашид ажлаа үргэлжлүүлнэ л гэдгээ ийм байр суурь тах. Өчигдөр засгийн газрын хурлаанаар туулын уртны замын цэцлийг зогсоолоо. Эндээ тавар байр суурь. Тий, би бол яг бүтэн сайн ойлгоогүй. Энэ би тэгээ өнөөдөр бас намын дараагад хэллээ. Энд чинь нөгөө олон улсын арбитртай холбоотой асуудал үүсэх учраас албан ёсоор засгийн газар тогтоол гаргаж одоо юу яагаач зогсоолоо гэдэг шийдвэр гаргахгүй л одоо бид тэр тогтоолыг үндэслэж нөгөө гүйцэтгэгч байгууллага руу бичиг өгнө. Тэндээ эргээд арбитр болон маргаан үүсээд энэ чинь өдөр хоногоор алдангийн асуудал яригдэн штэ. Тэгээ нөгөө гүйцэтгэгчд бол одоо буруу байхгүй ш. Тэр чинь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны тендерт дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны компани олон улсын нээлттэй тендерт орж одоо оролцож тендер шалгарч олон улсын фидикийн гэрээний дагуу гэрээ байгуулад ажиллаж байгаа. За хоёрт нь эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд буюу OECD-ийн зарчмын дагуу одоо нээлттэй ил тод тендерт оролцсон. За мөн OECD-ийн зарчим Стамбулын конвенцийн дагуу тендерт одоо хамгийн сайн гэж үнэлэлт өгж өөрөө оролцож шалгалсан аж ахуйн нэгжийн хувьд бол хохирол учруул тэр эрсдлээ одоо юу яах вэ гэдэг одоо нэхэмжлэх ийм асуудал бичиг цаас ирэх бах. Тэм учраас ерхий сайдын өчигдрүүл өөрийн нийгмийн сошиал хуудасаараа албан ёсоор зогсоолоо гэдээ алга зогсож байгаа бичлэг явсан. Тэгэхээр эн чинь заавал нэг тамхтай цаасаар ирж ээж тэр нь одоо би тэрнийхэн дагуу бичгээ цаашаа хөргүүлэх ёстой. Тэрийгээ та нэг албажуулж өгөөрэй гэж хэлсэн. Нийт хэдийн хэмжээний хохирол хэрвээ нэхэмжлэх. Одоо тийм яг нийт тооцсон байхгүй байгаа шүү дээ. Тэр чинь хуулийн нэлтийн байгууллагаар энэ туулын урдны замтай холбоотой асуудлуудыг бүрэн шалгуулъя. Тэгээ нөгөө талбай дээр зогсож исэн хэдэн нөхдүүдийг эрдэмтэд гихчих шиг болсон лээ. Тэгээ эрдэмтдийн саналыг одоо судалж үзэж судлуулна гэсэн. Тэгэхээр би бол олон улсын экспертүүд энэ төр томилох зүг байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэг талдаа энэ тэзүү яг олон улсын нөгөө банк хэбэлт тэзүү болж чадсан уу, концепт дизайн болж чадсан уу? Хоёрт нь энэ тендер саяны нөгөө Стамбулын конвенцийн дагуу нээлттэй ил тод явагдсан уу, тийм ээ? За гуравт нь тэр төсөв төртгөн олон улсын жишгт нийцсэн үү гэдэг ийм нэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одоо нэг дор хаяж 3-аас доошгүй ийм экспертүүдийг энэ төр томилж үзээд за тэгээд энэ урьдчилгаа төлбөр өгсөн нь хуулийн дагуу байсан уу? За энэ урьдчилгаа төлбөрөөс одоо энэ нөгөө нийгмийн сүлжээгээр зарим хүмүүсийн хардаж ярьж байгаа мөнгө төгрөг ийш тийшээ шилжсэн үү, эсвэл дансандаа бүрэн бүтнээрээ байна уу? Тэрийг олон нийтэд яг ил тод гаргах ёстой. Тэгээд энэ асуудлууд шийдэгдвэл цаашаа үргэлжлэх ба, шийдэгдэхгүй л тэгээд би эхлүүлсэн, би бодтойгоор ажил болгож эхлүүлсэн хэн ямар хүмүүс шаардаж зогсоож гацаасан гэдэг нь хожим тэгээд бас нэг тийм юу болж үлдэх ёстой шүү дээ. Баримтцэлт болж үлдэх ёстой. Туулын замын төслийг одоо эсэргүүцээд байгаа хүмүүс танаа намын хэсэг хүмүүс ч бас байх шиг байна. Та өчтөр сахим удснаад улсынхаа хөгжлийг бодё мангуудаа гэж байсан. Тэнд яг ямар хүмүүс багтаж байна? Гэхдээ одоо ингээд энэ би ч бас нөгөө нэг одоо найз нөхдөд л хүн шүү дээ. Тэгээ энэ талбай дээр байгаа хүмүүсийг санхүүжүүлж байна. Танаа намын нэр бүхэн хүмүүс тухайлах юм бол одоо тэр нөгөө нэг Баян Хонгорын алт тухдаг нинжа байсан нэг нөхөр байгаа шүү. Сүүлийн үед судлаач гэдэг байгаа Мөсийн сургуулийн хүн судлалын багш гэдэг байгаа нөхөр шүү. Тэр чинь одоо яг бом очир гэдэг нөхөр бол өөрийнх нь яг багш өөрөө шилжилээ шүү. Миний гарын шаваа гэдэг олон нийтийн сүлжээгээр ярьж илээ. Энд чинь бом очир гэдэг чинь манай нам нэг жагсаалтаар нэг орж ирсэн нөхөр шүү дээ. Тий. Гиг мэтлэн гэдэг. Одоо би бол энийг нэлээд
өргөн үрээтэй шалгалт шүүлэг тэр юм нь АТГ энтрийн шалгаад дууссаны дараа тэгээд дараа нь нэлийн том дэлгэрэнгүй мэдээлэлүүд гарч ирэх байхаа гэж бодож байна. Нийслэлдээ зарласан тендерүүдээр нийслэлийн төлөөлөгч нар өөрсдөө хамаардаг компаниудаар оруулж авсан байна гэдэг ийм зөвлөө яваад байна. Хүмүүсүүд Сэргэлэнбаатар төлөвлөгчийн хувьд одоо цэлбэдийн төв дээр 196 тэрбумын тендер авсан ажил байгаа гэсэн. За Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн ажил үйлчилгээ барааг сонгон шалгаруулах барьдаг хамгийн нэгдүгээр суур зарчим хамгийн бага үнийн санал гэж хэлдэг. Тэгэхээр сэлб өөрөө 5 багц тендер. Энийний 4 багц нь одоо гэрээ хийцээ явж байгаа. Нэг багц нь шүүхтэр маргаж байгаа. Энэ 4 багц дөрүүлээ хамгийн бага үнийн санал өгсөж шалгарсан байл. Өөрөөр хэлбэл тэнд одоо нэг багц дээр хэд үдийн 5 10 аж ахуй нэгж байгууллагууд тендер шалгаруулалтанд ороод тендерийн баталгаагаа байрлуулад тендерийн хүчинтэй хугацаагаа танилцуулаад туршлагаа нотлоод болсон хүчнээ нотлоод чадвараа нотлоод техник тоног төхөөрөмжөөр нотлсон бүх шалгууруудыг сангийн яамнаас баталсан аргачлалын дагуу үнэлдэг маягтанд бөглөөд тэгээ хамгийн бага үн өгсөн даваа хөдөл үүсдэг. Би одоо манай нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч тэрний хамааралтай энэний хамааралтай хязгаал тогтоох юу байхгүй. Хамгийн бага үнийн саналыг тухайн тендер нээх өдөр битүүмжилсэн хуудасаар ирүүлж орсдог. Тэгээ би авилгатай тэмцэх газар бүгдийг шилжүүлээд өгсөн. Үнэлгээний хороонд орсон тэр хүмүүс бүгд өөрсдөө юугаа өгнө үз. Тэгэхээр нээлттэй тендерт доржих орноо, дондгих орноо тэр үл ерөөсөө сонирн биш. Хоёрдугаар даваатлагийн эхнэртэй холбоотой ер нь их л том өргөн үрээтэй одоо нэг операц өгж штэ. Операц гэдэг шиг тийм ээ. Өнгөрсөн жилийн оюун эрдний бэрийн цүнхний одоо операцийн одоо үргэлжлэл операц явуулж штэ. Тэнд нөгөө л Монгол Улсын их сургуулийн нэг хэдэн багш нар цайныхаа цагаар гарч ирж одоо юм ярьдаг, хэдэн комедианууд ирж юм ярьдаг. Энд чинь нэг юм зохиол нийтлэх юм болоод шүү дээ. Нодлонгийн нөгөө байсан граф ньюс юу лээ тэр юунууд нь нэвтрүүлдэг те. Яг л ийм стандарт явж байгаа. Энийг бол одоо Монголын ард түмэн бүгд мэдж байгаа шүү дээ. Хаанаас яваад байгаа, ямар зохион байгуулалттай яваад байгаа. Тэгээд энэ дээр одоо сүүлдээ үр хүүхдүүд юм нь оролдож эхэлж байна. Тэгээ одоо миний охин нэг нохоод ичээд бүр харны ялхаасаа нохоод ичээсэн. Нохооных нь үнийг ч гаргацсан байх шиг одоо гадаадад онгоцоор нисдэг гин тэнд өөрөө сурдаг хүүхэд тэндээ одоо машин тэр хөслөөд тэр хавийнхаа ойр орчмын хоторноор явсан байлгүй. Тэгээ би зүгээр хамгийн нэг харамсаж байгаа юм. Би энийг зохион байгуулж байгаа хүмүүст уржигдэр ороо хэлсэн. Одоо үр хүүхдээр оролж болохгүй дээ. Тэгэхээр хоёрт нь бас миний охин эрүүл мэндийн хувьд одоохонд асуудалтай байгаа. Тэгээ яг энэ миний одоо та хэд нэг жоохон өнгөрөөжод оролдороо найзаа гэд би хэлсэн. Тэр одоо ньюс румын далд эцдүүдэд би өөрөө хандаж хэлсэн. За одоо сүүлдээ ингээд өчигдөр миний амьдарч байгаа газрын дээгүүр дороо нисгэж байна. За тэгээ одоо машинтай янз бүрээр дагж байна. Тэгээ би дахиад хэлээ тэгээ чаддгийм бол та хэд хоёр үндсэн арга байгаа. Би эхнийх нь аргыг ингээд өнөөдөр ирээд надтай нэг албан тушаал булаацалтаад байгаа хүмүүсийг өнөөдөр ирээд энэ хурал дээр нээлттэй сайхан өрсөлдөөд намайг надтай өрсөлдөө гэд би ингээд та бүхнийг урьж байна. Энэ бол хамгийн эрүүл арга. За хоёр дахь тэр намайг одоо миний бараг бүх л хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газар дарга зэрэггүй өгч байна. Энийгээ сайн шалгаарай. Миний одоо дансанд болон хамаарал бүхий хүмүүст тийм үү. Одоо нэг юаны нэг долларын ийм гүйлгээ зардал орсон гарсан байвал би энэ дээр одоо хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ хоёр аргаараа одоо шийдээч. Тэгээ хоёрын хооронд тийм ээ мөрдөж мөшгдөг, дагдаг, тагнадаг, чагнадаг энийгээ болох хэрэгтэй. Энэ талбай дээр гараад тэр туулан хайрлаа гэдэг нэг хэдэн нөхдүүдийг би ерөөхдөө гадарлаж байна л да. Нэг нь Баян онгорт алт тухад сүйтгэжсэн нинжа байсан хүн өнөөдөр судлаач мөнгө хэрдэнэгээд туулан хайрлагаа явж шít. Хоёрт нь тэр хараа дуянгаа гээд их сургуулийн захирал ректор байсан ганц цог гээд хүний хүүхэд штэ. Би ерөөсөө тэр эцгийн одоо уг нь хэлэмгүй байна. Сэлбийн голын ирэг дээр байсан бидний хүүхэд байхад байсан
залуу байгальцтай станцыг хулгайлж аваад МСС төгөөд сэл ботхонгээ барьцсан. Тэрнийхээ өмч хөрөнгөтэй булаацалтаад ээжийнхээ гарыг хуг цогцсон ийм эмэгтэй өнөөдөр туулгын асуудал яриад явж байна. Би зүгээр харамсаж байна. Тэр хин гээд нэг нөхөр байлаа. Лоточр гээд нэг нөхөр байна. 2015 онд МСС-ийн охин компани одоо захирлаар санхүүгийн захирлаар ажиллаж байхдаа туулголыг 2015 онд туулголын урсцыг өөрчилж АСЕМ руу дулааны шугам татах ажлыг хийжсэн ийм одоо байгаль орчинд хүүтэн ханддаг хүмүүс хизээдээ ийм хайртай болчихоо. Өнөөдөр Улаанбаатарчууд жилдээ хэдэн их найдын төвчрлийн нөлөөлөлд орж байна. Туулгол дээгүүр өнөөдөр хэдэн зуун ширхэг гүүрийн шонгоо зогтцсон. Угаасаа гол дээгүүр гүүрүү тавигдсан баг. Бид нар энэ дээр та бүхэн тоог нь бараг харсан бах нэг 200 орчим гүүрэн одоо багнууд цутгаад 10 орчим километрийн багнаар явуулнаа. Гүүрэн дээгүүр 6 ягнэ. Үлдсэн 22 км-ийг нь шорон далангаар явуулна гэж. Төсөв төртг нь 2.3. Үүний 300 тэрбум төгрөг нь магадлалшгүй ажлын зардал, хяналтын зардал. 2 их найд нь 1 их найд нь 10 км 6 ягнэ гүүрэн замын өртөг. Үлдсэн 1 их найд нь 22 км 23 км одоо шорон далан бүхий нөгөө 6 ягнэ замын зардал. Тэгээ энэ олон улсын жишгт байдаг дундаж жишгээр хийгдсэн. Дээр нь арц намынхан ийм болсон хүчний хомсдолд орсон юм шиг байна. Тэр мэдэгдэл дээр нь зард нь их өсөх байх энэ төргээд ийм шинжлэх ухааны үндэслэл юм ярьж лээ. Бид нар FIDC-ийн гэрээний Silver Book-ээр хийсэн. Silver Book 2 зүйл байдаг. Үүний өсөлтөө EPC гэрээ эзэмшигч хариуцсан. Ханшийн өсөлтөө тухайн захиалагч хариуцдаг юм эрсдлээ хувааж авдаг гэрээгээр бид нар олон улсын зөвлөхөд авчгаад хийцэн гэрээ. Тэгэхээр өнөөдөр би эцэст нь ганцхан үг хэлье. Энэ эрх мэдэл албан тушаалын төлөө улаарч улангасч байгаа хүмүүс биш тийм үү? Эх орон ард түмэн энэ улс орны хөгжил ерөөсөө ямар ч байдгүй юм байна. Энд нам ерөөсөө хамаагүй юм байна. Энд нийлсэн намын эрх ашиг нийлсэн бүлэглэлүүдийн өөрсдийнхөө энэ албан тушаалаа хадгалж үлдэх, үргэлжлүүлэн тэр ашиг сонирхлуудаа хангах эрдэнэт 5 толгой энэ одоо томоохон орд газрууд дахь төрийн өмчт компаниудыг шимэгчлэн амьдрах энэ зүйл нь юу юунаас чухал юм байна гэдгийг би одоо ясмахандаа тултал ойлгоод байгаа гэдгийг хэлье. Одоо хоёр арга би одоо ингээд гэр бүл өөр хүүхдээр оролдог бол хамгийн адгийн арга шүү. Би нэг арга нь ингээд нээлттэй байж ин дахиад би хурлаа. Одоо энэ 6 сардуу 7 сардуу 9 сард хийн. Дахиад тэр нэг одоо яваад байгаа шүү дээ. Манай Батамгалан сайд бол би хотын намын дарга хийх надад туршлага байна гэд яг энэ зогсчод хэдхэн сарын өмнө ярьсан. Нээлттэй. Одоо орж ирээд нэр дэвшүүлж болно. Хоёр дахь арга. Тэр одоо бүх өгцөн байгаа материалууд авилгатай тэмцэх газар тагнуул одоо хаагур үдээ бүх газруудад материал татаад авсан байна. Тэргээ шалга. Гэтэ би нэг зүйл хэлж байна. Олон улсын экспертүүдийг авчирч энэ үнэн зөв байсан уу? Тэжүүн зөв байсан уу? Боно буюу байгаль орчны наривчлсан үнэлгээ зөв байсан уу гэдгийг яг таг гаргах хэрэгтэй. Тэгээ эцэст нь энэ урьдчилгаа төлбөрийг би цааш энэ ажил үргэлжлүүлвэл нэмж өгнө. Яагаад гэвэл бид ханшийн эрсдэл хүлээж байгаа учраас ханшийн эрсдлээ илүү хүүрэхгүй тулд гүйцэтгэл хэдий ч хурдан гарна, төдий ч дор бүрд нөгжиж энэ ажлыг 20 сарын дотор дуусгах гэдэг л зарчим ярьсан шүү дээ. Бид нар 3 сарын 15-нд хэлсэн. Өнөөдөр ажлыг зогсоогоод үндсэндээ 50 тонж байна. 50 тонж байна. За энэ дээр би энэ зогсоосон энэ хүмүүстээр дараа нь ямар нэгэн байдлаар алдан хохирол нэхэмжлэгдэх ийм үе шат ирэх баха. Өнөөдөр яг нэг цөөхөн эдэнд өрөөр ингээд гэрээгээр ажиллаж яж болно. Гэтэ хожимдоо дандаа юм болгон цаг хугацааны дараа хэмжигддэг. Та хэд намайг 10 сард импортын нүүрс оруулж ирлээ гэд баг хэдэн сар намайг нээлт зодсон. Монголчуудыг одоо хортоо нүүрсээр хордуулах гэж байна. Хятадын тагнуул гэд
Энэ жил утаа бодтойгоор 35% буурсан. Ирэх жил би энэ уурын зуухуудыг газан шилжүүлэх ажлыг хийж дахиж бууруулна. Би эцэст нь хэлэхэд энэ Улаанбаатарчуудад би өөрийнхөө энэ улаан нүрээр 2024 оны орон нутгийн сонгуулиар шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээе. Агарын бохирдлыг бууруулъя, төвчрлийг бууруулъя гэдэг амлалт өгсөн. Би энэ зарчим зорилгосоо нэг ч алхам орохгүй.